За яг сүүлийн үед бас намайг тэгээд байгаамаа. За та Монгол Ардын намайг их шүүмжилдэг хөө. Энд чинь бас өөрчлөлттэй байна уу гэж яриад байгаа. За мэдээж хэрэг ажил хэрэг шүүмжил байна. Дэмжигч асуудал байна. Ямиг дандаа л одоо бас болохгүй хөтгөө талаас нь яриад иж болохгүй. За Зандан шатар дарга бол бас улс орноо мэднэ. Одоо танд бол мэдэхгүй чадахгүй гэх зүйл байхгүй. За Баян хонгор аймгаас хонгор нутгаас та одоо 4 удаа ард түмний итгэлийг хүлээн сонгогдсон. Сая ч гэсэн бас сонгуульд оролцоод за Арангаа өөр ангаагаас нэлээд их санал авсан. Урдуураа нэг хэдхэн хүний зөрөөтэй л ингэсэн байгаа баг. За одоо цөөхөн хугацаа үлдэж байна. Дараагийн сонгуул боллоо. Тэгэхээр энэ хооронд одоо ямар ажлуудыг хийж амжуулах вэ гэдэг нэн тэргуунд. За нөхцөл байдал бол одоо хүндэрсэн байгаа, амаргүй байгаа. Өмнөх засгийн газрын хэр ажиллаж исэн, ямар байж исэн гэдгийг бол нэг 2-3 сарын дараа л ийм байжээ гэж эхлээл илрээд эхлэх байхаа. За одоо таны нэн тэргууний ерөнхий сайд усны дараа бол таны бүрэн эрх бол хуулиар бол засгийн газраа мөрдүүлэхээс эхэлнэ л дээ. За энэ одоо 126 гишүүнтэй олон намтай парламент л гэж байгаа юм л да. За манай 2 нам бол одоо өсөж байж байгаа. Шинэ нам юу вэ? Үндэсний эвсэл нам. Үндэсний эвсэл нам, нөгөө иргэний зориг нам. За энэ 2 маань одоо мандатгүй. Бас жагсаалтаар орж ирсэн. Энэ бас зүйтэй. Зөв. Нөгөө хүн нам, би хүн намынхныг их эцгэнч танихаа ойлцсон байхаа л гэдэг байгаа найз нөхдөнд. Манай зол жаргалаас бусдын. За тэгээд энэ хэд маань бас өсөж ойчход хугацаа хэрэгтэй, цаг хугацаа хэрэгтэй. Арай болоогүй юм л да. За Монгол Ардын намд бол би үнэтгэлтэй ханддаг. 100 жил болсон Аз твдээ ууган. За манай арчс нам ч гэсэн огонд алдаж оноод бас 90 цент хүртсэн ийм нам л да 30 жил болсон. За өнөөгийн нөхцөл байдал бол их хүнд хэцүү байна. Эндээс бол да стандарт ус шийдвэр гаргах ёстой. Тэгж шаардж байна. Нэг жилийн өмнөхтэй адилгүй шүү дээ. За тэгээд тулалдаанд шонхрууд миснэ л гэдэг байгаа. Тулалдаанд одоо шонхрууч биш л дээ. Гашрууд нисдэг л дээ. Тий, гашрууд нисдэг. Тэгэхээр одоо энд зохицуулаад та засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй. За хариулт өгье. Нэр дэвшигч Зандан шатар дарга. За Дашдонгийн ган бодгчны асуултанд хариулъя. Санал нэг байна. Сайхан санаачлага байна. Бид эвлүүлүүд нь ховлуулгууд нь гэж бидний улс ив саналаа нэгтгэл одоо мэдгүй чадахгүй юм их зүйл өгөө болж олон ажлыг хамтаа хийж хэрэгжүүлж энэ хүн цаг үеийг давах боломжтой. Ийм учраас тантай санал нэг байна. Энд бол мэдлэг туршлага чухлаа. Одоо ажилтаа ахаал танилцаал ахаал 6 сар 7 сар биш шууд ажилдаа ороод маргаашнаас төсвийн тодтоглоо маргаашнаас энэ яриад байгаа хөгжил төвшлийн хуулиудаа хэрэгжүүлээд үргэлжлүүлээд явах нь зайлшгүй чухал. Ягаад гэвэл энэ өнөөгийн гадаад нөхцөл байдал тэгж шаардж байгаа. Гаднаа хөөтөрч байхад дотроо дулаан байх ёстой. Одоо түрүүн анар гишүүний хэлсэнчлэн манай өр хөрвүүлгэн эрчим хүч үйлдвэрлэгч болох карбон трейдинг буюу одоо хөнгөлөлтөө зээл хөлөмжийг бууруулах энэ боломжуудыг гаргах эрчим хүчний шинжил хийх олон боломжууд байна. Энэ боломжуудыг алдахгүй тулд хурдтай ажиллах шаардлагатай. Ийм учраас бид бол бужигнуулж богино хугацаанд алга ташуулж ард иргэдэд таалагдах гэхээсээ илүү урт хугацаанд үр дүнд хүрэх шинжилүүдийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр гашуунч гэсэн маргааш үр дүнд хүрэх бод чиглэлүүдийг хэрэгжүүлж өнөөдөр таалагдахгүй ч гэсэн маргааш үр дүнтэй байх бодлого чиглэлийг баримталж ажиллана гэж бодож байгаа. Шинэ засгийн газрын нэн тэргүүнд хийх ажил бол энэ бараг гал унтраах чиглэл гэж байна. Инфляцийг хязгаарлахад, иргэдийн амжиргааг дэмжих бодит арга хэмжээ авахад, төсвийн өр ашгийг сайжруулж алдагдлыг бууруулахад, төрийн бүтцийг одоо зохистой болгоход, эрчим хүчний энэ хямралтай байдлыг шуурхай шийдвэрлэхэд 3 дугаар цахилгаан станцад борсон энэ асуудлууд эрчим хүчний хямрал одоо манайх
76% дотоод хангаж ийн үндсэндээ 193 сая долларын импортоор авч ийн. Тэгтэл эрчим хүчийн экспортлогч улс болох бүрэн боломж байна. Үндэсний баялагын сангаа бодитоо хэрэгжүүлж авилгын эсрэг шийдэмгийн арга хэмжээ авахд ийм нийгмийн хүлээлт байгаад тохирч нийцэж ажиллах ийм шаардлага байна. Ийм учраас нэг сайхан яриад өнөөдөр нийгэм тааруулж алга ташаал сошиал тааруулж нэг мундаг цомхон болох гээд аль эсвэл одоо шин гоё нэр гаргах гээд байхтай голвш засгийн ажил нэг 3 жилийн дараа бод үр дүн гаргахад яд чиглэгдсэн тийм арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхгүй өнөө маргааш аргалж явсаар идэл чинь ирээдүйн урт хугацааны шийдлүүд хоолой дээр эрчим хүчнээс хулаад хотод тулгаад хүндрэлтэй болчиход байна. Дандаа өнөө маргааш аргалж сошиал тааруулж ингэж явдаг хэлбэр маань урт хугацааны хүндрэлүүдийг бий болгоцны яруу тод жишээ нь 3 дугаар цахилгаан дээр болсон дэлбэрэлт гэж хэлж болно. Энэ 3 толгойтой болцсон, хариуцлага эзэнгүй болцсон. Ийм учраас бид нийгмийн хүлээлтэд нийцэж хурдтай, одоо доктортой, үр дүнтэй засаглахыг эрхэм болгоно гэж